Хай, амралтын өдөр. Өнөөдөр би жоохон оройтоос ирсэн чи манай хоёр аль түрүүн сэрээд өглөөний цайгаа уугаад тэгээд ролка аваад гараад яваад өчөж гадаа тоглож байгаа бах. Тийм ч би нэг ажуу жоохон босоод нэгэн талцсных гэж юу. Тэгээд гэрээ зэрлээ. Хүү маань төрснөөс хойш манай гэр ер нь жоохон цэвэрхэн байхад бэлдсэн юм шиг үлээ. Гэхдээ цэвэрхэн ч гэжтэй ер нь жоохон замбрааг болсон гэх юм уу? Тэгэл хүүхдийн тоглоом, хүүхдийн ном, дэвтэр энэ тэрнгүүрний хөвлөрүүл тэгэл тэрийг хураачгаар хүү маань яг гэж хураас ингээ уурлаад идэг байхгүй тоглож тусаг багт нь хураачлаа гэд. Тэгэд өөр нь хураалгах гингүүд тоглож тусаагүйгээ хураагүй хайнда бүр цэцэрлээсээ ирээд гэрээ цэвэрлсэн байхад миний тоглоомнуудыг яасан ингээ уурлаад идэг байхгүй юу? Тийм болохоор нь тэгэл одоо бодвол хүүхдэд өөртөө тэр чинь одоо урлагийн бүтээл юм билүү тэгээд нэг тэрийг өөрөө тоглож дуусаад хураахын хүлээчтэй ш. Тэгэхээс биш нэг төрүүлж анцлаад идэггүй. Тийм болохоор бүр нэг жоохон хөглөрсөн орчиндөө дасцсан юм шиг үлээ. Тэгэд гэр тахинда хүмүүс ирэхээр би ингээ хэрэндээ л гэрээ цэвэрлсэн байгаа байхгүй тэнгүүд манайхыг харчаад за хүүхдтэй аль угаасаа л юм бэ тэндөө энэ төр гээд идэг за надад бол ёо хамгийн цэвэрхэн нэрэл харагдаад идэг за би өнөөдөр эртхэн арай их хэмжээний хүрээлт аваад хоол бэлтэх хэрэгтэй. Өнөөдөр манайх цочинтой энийг хараа. Дэлгүүрээс өнөөдөр бэлэг өгнө гэхлээр би амар гоё юм баг гэж утсан чи юу вэ? Мөнгө хийдэг тухтай. Тэгээд нөгөө үүдэндээ өлөгдөг. Нөгөө аж аргал энэ төр гэж бичсэн байдаг нэг юм улаан цаас байдаг да. Тим юм өгц. Хөхүүл хүн бол гоёртхон байна. Хятад цагаан сараараа бас ингээ бибидээ улаан түгтөнд мөнгө хийгээд өгөөд идэг байхгүй юу? Гэтэ нэг бибидээ бас бишээ. Их хвчлэн жоохон хүүхдүүдэд тэгж өгөөд идэв. Тэгэл амар зузаан юм дугтаа өгөөд идэг за. Амар мөнгөтэй. Тэгээд бас хоорондоо ингээ алтан юм. Ер нь алт айгүй их бибидээ бэлгэлдэг. Тэгээд дөнгөж төрсөн хүүхдэд болохоор юм алтан бугуйч. Арай жоохон том болохоор юм алтан юм. Одоо юм бугуйч нэг кулонууд идэв штэ нэг юм улаан утсан дээр юм кулонууд хийгээд тэгээд бугуйч алгаж зүдэг. Арай жоохон том хүүхдүүдтэй тэгж өгөөд идэв. Тэгэл хосууд нь болохоор бибидээ алтан бөөгч эмэг гинж одоо юу гэдгийг би өөрөө нэг тийм юм сонирхдаггүй болохоор бас нэг ингэж онцолж харддаг байсан. За тэгээжсэн чи Монголоос хүмүүс ирэл ингээл найз нөхдүүд ингээ хамтдаа гадуур явахаар бас ингээ алтмалт жоохон сонирхоод тэнгүүдээ хятад ямар их алт зүдгийн энтергээд хийдэг байхгүй юу? Тэгэд би ингээ харсан чи нэрээ тийм биш тий. Хүмүүс нь бүр амар их алт хэрэгэлдэг юм биш тий. Ингээ нүдэн тосхой хэмжээнд хэрэгэлдэг юм байна гэдгийг мэдээд тэгэл болоо. Юу ярих гэж юм ярьснаач мартчихж. Өнөөдөр ирэх найз манай гэр бүлийн найз ахгүй юу? Нөхөр бит гурав анх яг Монголд ажиллаж байхдаа Торногов аймагт үйлдвэрт ажилладаг байхдаа танилцчихжээ. Тэгэхээр ч одоо баг 10-аад жилээрээ биш. Энэ найз маань арай жоохон хойно ажилд орж исэн байна. Тэгэхээр ер нь 8-9 жил болсон байгаа хгүй анх танилцаад. Би яг Монголд нэг л газар ажиллаж исэн. Хятадд 2 газар ажиллаж исэн. Тэгээд яг одоо ажилчдын одоо хоорондын харилцааг харьцуулаад хэлвэл монголчууд илүү ч гэжтэй бүр хамаагүй юм. Дотн за одоо ингээд ажлынхаа хүнийг сайн найзаа болгоод ингээд амьдралынхаа найзыг болгоод ганц ажил дээр гэлтгүү бусад цагаар хүртэл ингээд хамтдаа цагийг өнгөрөөх ийм тохиолдол Монголд амар илбэг штэ тий. Тэгээ хятад бол яг эсрэгээрээ тийм юм юус огт байхгүй. Тэгээд ажил амьдралын найз нөхдөд харилцаа шал тустай юм байдаг гэж ойлгодог за. Тэгээд тэнэглэвш бол ажлынхаа хүнийг сайн найзаараа хэзээ сонгож болохгүй энэ төр гэж ярьдаг за бүр. За найз маань ирлээ. Хүү маань бүүн баяр. Би энэ ахыг таньж ин энтергийн худлаа яриа за. Манай үг дөнгөж төрөөд найзууд манай өнөг хүүг эргэж ирэх гэж ингэж иржсэн за тэр үед юу манай хүүхд таних үедээ хэл баг нүдэч нэгээгүй. Найз маань Шанхайд замгүүрийн инженер мэргэжлэр сургуулаа төгсчөөд одоо болохоор хотод замгүүрийн инженер хийдیں۔ Тэгээд сая болохоор гэрийнхэнтэйгээ хайнаа явчаад очиж амарчаа тэгээд буцах замдаа би жингэр дарж байгаа нэний хүнд нэг их сургуулийн үе хамгийн дурсамжтай. Тэгээд тэр нь хаана өнгөрсөн тэр хот тэр улс нь ийм гоё дурсамжуулаад үлдчихдэг дээ тий. Тэгээд Монголд очиод ажлын байран дээр гарангуут яг тухайн салбарынхан одоо мэддэг багш болон таньдаг оюутан найз нөхөд байхгүй. Тэгэнгүүт жоохон ингээд яг мэрэгжлийн хувь жоохон ганцаардаад тэгээд яг ажлын байран дээрээс ижил төстэй мэрэгчлээ ч юм уу хаана сурснараа ингээд илүү ойлголцож найзалчдаг юм шиг санагддیں۔
Монголд ингээл ажлын байран дээр ажилчид бие бинийгээ ингээд за дам мэддэг аль эсвэл ядаж ингээд салбарынхаа үйл ажиллагаанаас хамаарат аль сургуулиас ирсэн хүмүүс илүү их ордог үе ч юм уу тий. Ер нь бие бинээ ингээд сургуулаар нь ч юм уу ядаж ингээд ерөнхийдөө мэддэг ингээд арай жоох ихтгэлтэй болсон мэдээ шүү дээ тий. Хятадд бол ерөөсөө тийм юм байхгүй. Нэг компанид нэг сургуулийн 2 ирнэ гэдэг тохиолдол үнэхээр бага. Бүр нэг том компани л биш бол ер нь тэгж таарахгүй шүү дээ. Тийм болохоор очив тэгдэг юм уу аль эсвэл үнэхээр хятадуудын яг ингээд үзэл санаа нь болохоор ажлын байран дээр яг л албаны харилцааг л эрхэмлэнэ гэдэг үзлээсээ болд юм уу? Мэдгүй. Ямар ч их ажлын байран дээр ерөөсөө тэгж дотн найзалж аль эсвэл нэг тийм зураас давдггүй гэх юм уу? За бай бай.